Мэддэг 7 сарын 11, 12 ертөнцийн талаарх бүх хүс, найдвар, өө гашуу, айдас, хүслээс ангижирсан мөн өөрийнхөө мөн чанар нь өөртөө орших тэрхүү төлөвийг бясалгал буюу самади хэмээн нэрлэдэг гэсэн гүнзгий утгыг энд илэрхийлж байна. Васиста ийхүү үргэлжлүүлж хэлжээ. Айрама ийм байдлаар амьдарч өөрийн мөн чанарыг тасралтгүй эрэл хийлж амар амгаланг олж ухамсарын энэ төлөвт хүсэл шуналаас ангижрах, судруудыг судлах, багшийн зааврыг дагах болон тасралтгүй өөрийгөө шинжих дадлын тусламжтайгаар хүрч болдог. Гэхдээ хэрэв сэрсэн оюун ухаан нь тань хурц бөгөөд соргог байвал та бусдад туслах зүйлсгүйгээрч үүнд хүрэх боломжтой болно. Рама асуусан. Ариун багш минь өөрийгөө танин мэдсэн гэгээрсэн хэрнээ ертөнцийн энэ үйл хэрэгт оролцдог хүмүүс байдгаа. Мөн өөрсдийгөө тусгаарлаж бясалгал самади үйлддэг хүмүүс ч байдаг. Эдгээрийн аль нь дээр вэ? Васиста хариулж. Өө Рама, мэдрэхүүн объектуудыг өөрийн мөн чанар биш хэмээн ухамсарлаж улмаар бүхий л цаг үед дотоод амар амгалан тайван байдлыг идэх тэрхүү төлөвийг самади буюу бясалгал гэдэг. Объектууд нь зөвхөн сэтгэлтэй л холбоотой гэдгийг ухамсарлаж тиймээс байнга дотоод амар амгаланд оршдог тул зарим нь үйл хэрэгт оролцож байхад зарим нь тусгаарлалтанд амьдардаг. Тэд хоёулаа бясалгалын амар амгаланг эдэлдэг. Хэрвээ самадид оршиж байгаа мэд харагдах хүний сэтгэл нь самуурсан байвал тэр бол галзуу. Харин галзуу мэд харагдаж байгаа хэрнээ бүх төрлийн ойлголт самуурлаас ангид байх юм бол тэр бол гэгэрсэн тасралтгүй самадид оршиж байна гэсэн үг. Тэр үйл хэрэгт оролцож байна уу эсвэл ойд тусгаарлагдсан амьдарч байна уу хамаагүй. Гэгэрлийн хувьд үүнд ямар ч ялгаа байхгүй. Нөхцөлт байдлаас ангижирсан сэтгэл нь үйл хэрэгт оролцож байх үедээ хэр буртагт автдаггүй. Сэтгэлийн эс үйлдэхүйг бүрэн амьрлангуй хэмээн нэрлэдэг. Энэ бол туйлын эрх чөлөө. Энэ бол айдаслал юм аа. Бясалгал болон түүний үгийн хоорондох ялгаа нь сэтгэл бодлын хөдөлгөөн байгаа эсгээр тодорхойлогддог. Тэгээд сэтгэлийг болзолт бус болго. Болзолт бус сэтгэл нь бат бөх байдаг. Энэ нь өөрөө бясалгал. Эрх чөлөө, мөнхийн тайван амар амгалан юм. Нөхцөлдсөн сэтгэл бол өө гашуу болох түүний их сурвалж нь байдаг. Болзолт бус сэтгэл бол үйлдэгч бус бөгөөд гэгэрлийн дээд төлөвт хүрдэг. Тиймээс хүн бүх сэтгэл зүйн нөхцөл байдлыг арилгахын тулд ажиллах хэрэгтэй. ертөнцийн талаарх бүх хүсэл, найдвар, өө гашуу, айдас, хүслээс ангижирсан мөн өөрийн мөн чанар нь өөртөө орших тэрхүү төлөвийг бясалгал буюу самади хэмээдэг. Өөрийн мөн чанарыг энэ ертөнцийн объектуудтай холбон бодох бүх хуурамч танилтаас сэтгэлээр татгалз. Тэгээд өөрийн дуртай газраа буюу гэртээч бай, уулын агуудч бай, амьдр. Сэтгэл нь туйлын амьрлангуй байдалд хүрсэн өрх гэрийн тэргүүний хувьд түүний гэр нь өөрөө ой модол гэсэн үг. Хэрэв сэтгэл амар амгалан байж эго гэх мэдрэмж байхгүй бол хотууд ч хүртэл хоосон мэт байдаг. Нөгөөдөөгөр зүрх сэтгэл нь хүсэл тачаал болон муу мухагаар дүүрсэн хүний хувьд бол ой мод хүртэл яг л хот шиг байна. Сэтгэлийн самуурал нь гүн нойронд намддаг.
гэгэрэл төрдөг. Өөрийн хүснээр л уйлдаг. Мэдлэг 7 сарын 12 нь энэхүү санскрит хэсэгт дээд ухамсар матма болон хувь хүний эго буюу би гэх мэдрэмж хэрхэн уялддгийг тайлбарлажээ. Дээд хязгааргүй ухамсар нь яг л өөрөөсөө гэрэлтдэг эрдний чулуу мэт бөгөөд өөрийнхөө доторх гэрлээ өөрөө тусган хардаг. Энэхүү ухамсарын төлөв дотор ухамсар нь өөрийгөө мэдэрч өөртөө анхаарал хандуулах үед би гэх мэт ойлголтууд дотоодд нь урган гарч өөрийгөө танин мэдхүй үүсдэг гэжээ. Хувь хүний би гэх оршихуй нь тусдаа зүйл биш, харин хязгааргүй ухамсарын өөрийнх нь тусгал юм. Васиста ийхүү үргэлжлүүлэв. Рама хязгааргүй ухамсар нь чинжүүний халуун ногоотой амтыг мэдэрдэг. Энэ нь орон зай, цаг хугацаа, бүхий л ялгарл бүхий эго мэдрэмжийг төрүүлдэг. Хязгааргүй ухамсар нь давсны амтыг мэдэрдэг бөгөөд энэ нь орон зай, цаг хугацаанд орших мэт харагдах бүхий л ялгарл буюу эго мэдрэмжийг төрүүлдэг. Хязгааргүй ухамсар нь чихрийн нишингийн чихэрлэг амтыг мэдрэх ба үүгээр түүний онцгой шин чанарын талаарх мэдрэмж урган гардаг. Үүнтэй адилаар хаа сайгүй оршигч хязгааргүй ухамсар нь хад чулуу, уул, мод, ус болон орон зай мөн чанарыг мэдэрдэг бөгөөд ингэснээр өөрийн ухамсар буюу бодгал шин чанар бий болдог. Ийхүү дотор нь ухамсар оршин байдаг атом, молекулуудын жам ёсны нэгдэл нь тусгаарлагч хан мэт ажиллаж улмаар би, чи гэх мэт хуваагдлыг бий болгодог. Тэгээд эдгээр нь ухамсарын гадна талд түүний объект мэт харагддаг. Чухамдаа энэ бүхэн нь ухамсар доторх тусгал төдий бөгөөд ухамсар нь өөрийн доторх тэдгээрийг танин мэдснээр тэдэнд тэрхүү бадгаал мэд шинжийг нь хайрладаг. Ухамсар нь өөрийгөө амталдаг бөгөөд танин мэдэх үе нь ухамсараас өөр зүйл биш шүү. Энэ нь эго мэдрэмж гэх мэт зүйлсийг төрүүлдэг мэт харагддаг ба өөр юу ч биш. Энэхүү хязгааргүй ухамсарын талст нь эдгээр бүх атомын нэгдлүүдэд орших өөрийн ухамсарын гэрлийг тусгадаг. Тэгээд тэдгээр нь өөрийн ухамсартай мэд болж би байна гэх мэт бодож эхэлдэг. Бодит байдал дээр эдгээр бүх нэгдлүүд дэх дотоод танин мэдхүү нь хязгааргүй ухамсараас ялгаагүй байдаг тул тэдний хоорондох субъект объектийн харилцаа байдаггүй. Тиймээс нэг нь нөгөөгөө туршиж мэдэрдэггүй, нөгөө олж авдаггүй. Эсвэл нөгөөгөө өөрчилж хувиргадаггүй. Рама миний дээр хэлсэн бүхэн бол зөвхөн чиний ойлголтод туслах гэсэн үгийн наадам төдий би эсвэл ертөнц атом бөмбөсийн нэгдэл гэх мэт гэж байдаггүй. Сэтгэл гэж байдаггүй. Мэдлэгийн объект гэж байхгүй. ертөнцийн хуурмаг үзэгдэл гэж байхгүй. Ус өөрийн гэсэн шин чанартай, усны эргүүлэг мэт хэлбэртэй болдог шиг ухамсар өөрийн дотроо би гэх мэт дүр төрхийг бий болгодог мэт харагддаг. Гэхдээ ухамсар өөрийгөө Шива бурхан гэж бодсон ч эсвэл өчүүхэн сүнс гэж бодсон ч ухамсар бол зөвхөн ухамсар л байдаг. Би чи гэх мэт энэ бүх олон янз байдал болон материалын бодисууд нь мөнхийн сэтгэлийг хангаж баясахын тулд л урган гарч ирдэг. Мөнхөг хүн хязгааргүй ухамсарт юуг төсөөлнө тэрээр зөвхөн түүнийгээ л хардаг. Танин мэдхүүн гэрэлд амьдралыг бодит байдлаар нь харахад амьдрал болон ухамсарын хоорондох ямар ч мөн чанарын ялгаа байдаггүй. Яг үүнтэй адилаар хувь хүн буюу хувь сүнс болон сансар өгтрөгийн
Шива бурханы хооронд ямар ч бодит бөгөөд мөн чанарын ялгаа байхгүй. Энэ бүхэн бол хуваагдаагүй бөгөөд үл хуваагдах хязгааргүй ухамсар мөн гэдгийг мэдтүгэй гэжээ.